сайн дуу өөрөө маш хүнээс маш их энерги ирч хүч харцсан юм хэрэгжил. Тэгэхдээ манай багш нар ярьдгийг ер нь сайн дуучин бол төрдөг, сайн бүхэл төрдөг гэдэгтэй адилхан. Тэгээд нэрээ бодож уртынхаа дууг хичээж дуулж яваарай гэж мөнхөд захидаг. Тэгээд уртынхаа дууг дуулах болгонд аз жаргал, тайвшралыг мэдэрдэг юм сайхан мэрэгчлээ. За сайн байцгаана уу. Намайг Оюнбаатарын анх чимэг гэдэг Хинтээ аймгийн Бэндэр суманд төрсөн. За тэгээ 2006 онд Монгол Улсын консерваторийг Монгол Улсын ардын жүжигчин доктор профессор Шарын Чимцээ багшийн удирдлагаар 5 жил суралцаж уртын дуучин мэрэгчлэр төгссөн юм байна. За одоо бид төр нийслэлийн Улаанбаатар театрын гослол дуучнаар ажиллаж байна. Тэгээ хоёулаа бас театрынхаа гослол дуучин, дээрээс нь одоо хоёр ардын жүжигчний шавь, за дээрээс нь мэрэгжил нэгт гээд бид хоёрт одоо бас хослох зүйл маш их бий. Тэгээд хамгийн гоё зүйл бол бид хоёрын мэрэгжил байдаг. Тэгээ мэрэгжилдээ маш их хайртай. Уртын дууг дуул сурна гэдэг бол дууны урлагийн бүх зүйлийг дуулаад бас гадралчих юм болов гэж би гэж харддаг. Тэгэхээр уртын дуу гэдэг мэрэгжил маш сайхан гайхалтай мэрэгчлийг одоо багш нараасаа сурч өгүүлж өдөө зэрэгтэй бас түгээж явна да. Уртын дуу гэдэг бол өөрөө биднаас өндөр, биднаас эрхэм ийм зүйлтэй. Одоо олон зуун жилийн өмнөөс дуулагдаад бараг монголчуудын зүрх сэтгэлд тарин болоод үлдсэн ийм зүйл. Манайх бол энэ үндэсний урлагаан болоод маш сайхан авч явж байгаа шүү дээ. Ер нь тэгж боддгийг их сайхан үндэснийхээ нэг сайхан одоо энэ залуу сайхан уран бүтээлчд бол үндэснийхээ урлагийг, дууг, одоо тэгэл бүжиг, хувцас сунаар одоо бүх юмыг их сайхан авч явж байна. Улаанбаатарч улгаан уртын дуу чанга чимэг. Баян жаргал хоёр бол бүр энэ залуучуудаа нэлээд тийм үлгэрлэж байна уу гэж ингэж тэ уралдаан тэмцээнд орсон ч гэсэн тэ энэ хоёр хоёулаа ямар л уралдаан болно орж идэг уртын дууны. Тэгэл орлоо гэхэд ерөөсөө тэгэл амжилт үзүүлж идэг. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг хараад бас одоо эдний үеийн тийм ээ эдний төгсөлтийнхэн одоо үеийн залуучууд бол бас одоо даган дуурайх маягтай болж ирж байна шүү дээ. Ер нь тэр дуулж байгаа аяг маяг тэр л одоо хоолойны цараа мараа яаж одоо дууг дуулж одоо боловсруулж ийн гэдгийг бол залуучууд бол нэлээд харж энэ хоёрыг бол нэлээд үлгэрлэж байгаа болов уу гэж ингэж боддیں۔ Тэгээд Баян жаргал энэ хоёр бас тэр нэг бор урын болзуухаа их сайхан дуулсан. Их сайхан дуулсан. Тэр одоо уртын дуунд 2 дугаар хоолойг бас тийм сайхан гаргачих болдгол юм бэ. Цоглохгүй бариад байдаг юм байна ш. Тэгээд би одоо эднэрээс суралцж байгаа ш. Энэ хоёрыг хийгээгүй би зүгээр нөгөө цоглогон дээр нь очиод 2 дугаар хоолой бас зохиолох юм гэж бодож байсан. Энэ бол тэгдэггүй ийм сайхан өнгө тоон гаргасан. Маш сайхан баярлалаа штэ. За одоо Улаанбаатар театрынхаа дуучин болоод 3 дахь жилээр үзээд анхныхаа бие даасан тоглолтыг одоо луу жилдээ бүхэн өргөөнтэй солиулсан бол одоо 2 дахь тоглолтоо эрхэм сайхан найзтайгаа хамтраад хүрээ хөг буюу бас л одоо геймер шингэсэн одоо энерги шингэсэн асаа цирк, асаа аренада хуучнаар монголчууд цирк гэж ярьдаг. Цирктэй тоглох гэж байна. Тэгээд энэ дугуй хэлбэр энэ гэр шиг энэ зүйлд их гоё энерги шингэсэн байдаг гэж бас бэлгшээж ингэж бас 2 дахь тоглолтоо асаа ареныг сонгосон байгаа. Тэгээ энэ үйл ажиллагааны одоо гол утга учир нь бол бид нэр 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт ЮНЕСКОгийн бүтээлч хотуудын сүлжээнд дэлхийн 90 гаруй орны 355 хотын сүлжээнд хэлсэн. Тэгэхээр манайх ардын урлагаараа бүртгэгдсэн учраас бид нэр нийслэл Улаанбаатар хотод харайлалтай, нийслэлээр өгүүлж уран бүтээлээ тойрвдаг, за нийслэлд одоо бүртгэлтэй энэ ардын урлагийн уран бүтээлчид гар урлагийнхныгаа дэмжих одоо энэ уран бүтээлчдийн одоо аливаа санаачлага одоо бүтээл тойруулалт дэмжлэг үзүүлэх энэ чигүүргийг олон улсын байгууллагын хүлээсэн. За үүнийхээ дагуу бид нэр энэ ардын урлагийн
уран бүтээлчид буюу нийслэл Улаанбаатар театр, за түүний гоцлол уран бүтээлч, за өртөнд дуучин Баян жаргал анх чимэг нарын гоцолсон нийслэл Улаанбаатар театрын тоглолтыг ингээд зохион байгуулах гэж байгаагаа онцлог. Улаанбаатар театр мэрэгжлийн урлагийн байгууллагууд, театр чуулгуудаас бол хамгийн залуу. Бас хамгийн залууч уран бүтээлчтэй. Тэгэхээр бид бүхэн өнөөдөр Улаанбаатар чуулга, Улаанбаатар театр болсноо бас үзэгч түмэндээ одоо хүргэх түгээ харуулах сурталчлага шүү дээ. Улаанбаатар театр маань Улаанбаатар pop оркестртэй. Хан гарид үндэсний найрал хөгжимтэй. Бусдын жишгээр дууны анги, бүжгийн анги, хөгжмийн анги, тайз уран бүтээлийн анги гэдэг ийм өргөн бүрэлдэхүүнтэй. Уртын дуу өөрөө тэнгэрийн дуу учраас тэр тэнгэрийн дуурын гайхамшиг уус тансаг мэдрэмж өгдөг. Ийм хоёр дуучны гайхамшиг үндэсний өрмөц ам төрх ийм сайхан тоглолтыг мөн одоо улам жишээлтэй хосуус энэ тоглолт бол үнэхээр сайхан болох нэ. Тэгээд манай бүжигчдийн хувьд мэдээж Улаанбаатар театрын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ орох нь байна. За мэдээж одоо орчин үеийн болон үндэсний уламжлалт угсаатны бүжгүүдээсээ за бас одоо тэр этник бүжгүүдээс гайхамшигудаас одоо арт түмэндээ үс түмэндээ үзүүлнэ. Маш өргөн бүрэлдэхүүнтэй маш том хэлбэрийн хэрийн одоо үндэсний сонгодог болсон бүтээлүүд үзүүлсэн ийм гайхамшигтай тоглолт болох нь. Тэгээ манай арт түм бусдын одоо тав хүн өөр ирж үзээрэй. Монгол дууны онцлог бол ялангуяа хүрээ дуу бол мэдээж тухайн үеийн соёлын талдаа соёлын одоо соёлтой холбоотой байдаг. Соёлтой холбоотой байна гэдэг бол шашинтай холбоотой байх нь гарцаагүй. Ялангуяа хүрээнд бол хийд байна. Тэр хийд бол мэдээж шашны том төв, соёлын том төв болж явдаг байсан учраас энтэйгээ холбогдуулж дууны үг, соёл тэр зөвхөн дуу хөгжимч гэхгүй тэр уран зураг, гар урлал одоо бүх төрөлд энэ бол ялангуяа Монголын бурхан шашны энэ соёлын юм өв болол нэвт шингэсэн байдаг л та. Хүрээ хөг шашин урлагийн одоо дуулал зохион байгуулах гэж байна. Энд ямар ном унших уу гэхээр бурхны шашинтай хүн болгон бид хүн өдөр тутам уншдаг итгэл номыг уншина. За мөн 7 гишүүн тахилыг ингэж өргөдөг гандан лажа төгс баясгаланд олон тэнгэр гэдэг энэ номыг бас уншина. Мөн өндөр гэгэний айлтсан адистын дэдийг сойрхогч жанлуу цогцол гэж номыг бас унших юм. Манай зүүн хүрээд арчлан хийдийн лам хуврагууд маань унших юм. Мөн өндөр гэгэний сойрхол айлтгалаар 4-р манчин богд лувсан чойжиж ансан гэгэний айлдан монголчуудад тухайлан зориулж айлтсан үлзий утгын хурыг буулгагч нэртэй дашчирв сан уншиж дашчирв сангийн үүднээс нь хишиг далгаан дуудаж дөрвөн амрлан гуй дэлгэрүүлэх иргэшээх хатуу дөрвөн үлийн үүднээс нь ажил үйлсийг ингээд даатгах сан тавих юм одоо үйл ажиллагаа болно. Гайхамшигтай уртын дуу, ардын богино дуунд тэр авшиг номын хүч чадал бас шингэсэн байдаг гэж одоо сөвгдээд сард түмэн бас урлаг судлаач түүхэндээ ч ихэл байдаг юм л. Энэ бэлэгдлээр шашин урлагийг шашин ардын дуу, уртын дуу энэ одоо ард түмний мэддэг, сүсгэлдэг, сонсдог, шүтэж өшөрдөг энэ зүйлүүдийн нэгдлийг үзэгч түмэндээ үзүүлэх хүргэх гэсэн. Дээр нь уул усандаа бурхан шүтээндээ даатгаж одоо заяа уйна даатгаж явдаг ард түмэн бол Монгол түмэн. Тэгээд энэ үеэр тэр одоо сайхан ерөөл номоо уншдаг, уншуулдаг. Үүнийг нь бас ерөөлтэй сайхан дуу хуураар хамтдаж баттгсан ийм ингээд цогц уран бүтээлийн тоглолт Асаа аренад 4 сарын 4-ний өдөр тоглоход бэлэн болцсон. Бид үгдийн бэлтгэл сургуульд одоо хангагдсан ийм цаг мөчтөр ирсэн байна. Мөн
бидний тоглолтод Монгол улсын ардын жүжигчин, бид хүний хайртай дуучин Шарын Чимцээ багш минь оролцсон. Мөн одоо миний багш Монгол улсын ардын жүжигчин Адил Бишийн Нэргүй гэж хоёр сайхан ардын жүжигчин багшаагаа урилгаар оролцуулнаа. Ингээд төмөн олон монголчуудаа хоёр багш маань за бид хоёр ингээд бид дөрвөн маань олон сайхан дуу уурыг өргөн барьж та бүхэндээ сэтгэлийн зингээл хэлүүлнэ. Мөн авьяасаг монголчууд бас шалгарсан Бат жаргал Бат үлзий хоёр манаас чимэг олон сайхан оролцох болно. За тоглолт маань 2025 оны 4 сарын 4 ханш нэгдэх ийм сайхан бэлгшээлтэй сайхан өдөр таарч байна. Та бүхнийгээ өргөн олноороо хурамчуулж сэтгэлийн цэнгэл эдлээрэ гэж урьж байна. Өндөр оройтой малгай дышны өргөн эмжэртэй дэгэн дышны утхан сасахтай бүх дышны улаан хөдхөн готлышны бахархан бах